За эмээ хоёроо хүлээгээд байж байна. Уугийн хчийн санаачлагаар амраа. Тийм ээ? Ээж битгүү өрөөн ингээд өвөө эмээг хоёрыг уугийн хчийн өмнөөс баярлуулах гэж байна. Тэгээ би улаад л ээж энэ хоёр юм аягаад бангнаад гүгээд байна гэж. Хөргөнд оглон нөлн штэ тэгээд. За ярьсан юм аа ингээд бэлтчлээ. Тэгээд цаг авч байсан учраас ямсаа чадхыгаа хэрээр бол ширийг бол зассан байгаа. За тэгээд одоо бас нэг юм санаа нэмэгдсэн байгаа. Юу гэхээр юу яагаад аав ээжээр хоёр танаа байгаад хахаар бас жоо онцгүй штэ бит хоёр байхаар тийм болохоор жоохон гангар гунгар хий гэж бодоод нэг юм санаа олсон. Юу гэхээр одоо бямба дамжаа хоёр явах гэж байгаа учраас ээж нь ирсэн байгаа хотод. Тэгэхээр очиод ээж нь очиод хүүхэд харуулах гэж байгаа маа гэд бас авчирхаар болсон байгаа. Тэгээд яг хөхөр бүгд тэр гурваа хүүхэд харахна гэ тэ бодоод ирж байгаа. Бямбагийн дамжаа хадан болвол тэ дамжингийн очиж би хүүхдийг харах юм байна гэж бодоод ирж байгаа. Аав ээж болохоор манад ирж хүүхэд харах юм байна гэж бодож байгаа. Гэхдээ би юу яагаад бямбагийн ээжийг болохоор манайх ойр тассан өмнө ер нь бол энд нүүжснээс хойш нэг оруулж цай ойлгоогүй тийг уулах чи гэж бодоод тэгээд хамт дуудсан байгаа. Тэгээ уугийн хчийн ч гэсэн тийм ээ одоо энэ мэдчилгээг уугийн хчийн ч гэсэн одоо энэ нэг сюрпризыг тийм ээ одоо аав ээж хоёрыг хүлээж авах баяртай мөчийг нь бас тийм ээ ээж нь ч гэсэн харалцаад хамт хуваалцах хамт бас цай уух гэж бодоод тэгээд дуудчихсан байгаа. Одоо яг амгаа ирж ийн гэсэн дэлгүүр дээр зогсоод нэг тийм ээ ээж одоо эмэгтэйчүүдэд зөвлөө нэг дарс авчаарай гэж хэлсэн байгаа. Тэр дарсаа авах гээд одоо явж байгаа. Хүү бит хоёр болохоор одоо ингэ гэртээ юмаа бэлтчихэд тэгээд одоо ингэ байж байна. За ямар ч шаллынхаа ирээр бол ингээд юмудаа зассан байгаа. Тэгээ зарим энэ үүнэг одоо тийм шилдэг юмудаа тавглаагүй болохоор жоохон ширээ маань жоохон сургүй байж магадгүй. Гэхдээ энээр дахиад нэг жижигхэн торт ирнэ, вайн, дарс ирнэ, шүлтөө хоол ирнэ, цайн ирнэ. Тэгэхээр баг ширээ маань дүүрчих байхаа гэж бодож байна. За тэгээд ярсаа өвөө мөгөр оршид тэ реакц нь харцгаая. Бэлгийн бас задлууж ярьцгаая.